Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Англи улсын Effecta компани төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль зүйн салбарын 33 мянган албаагчид дотоод хэргийн их сургуулийн 4 мянган оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулахаар талууд санал солилцжээ. Бид Налах, Багнуур, Багхангай дөрөвт туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Туршилтын явцад сурагчдын үзүүлсэн үр дүн үнэхээр бишрэн байлаа. Өнөөдрийн уулзалтаар хууль зүйн салбарын албан хаагчид, дотоод хэргийн ихтэй сургуулийн оюутан залуусыг бид нэмэлтээр хөтөлбөртөд хамруулах талаар ярилцлаа. Боломжтой гэж дүгнэж байна. Монгол улсад хэрэгжүүлж байгаа бидний төсөл амжилттай хэрэгжиж байгаад маш их баяртай байна. Манай платформ нь англи хэл сурах боловсролын технологийн салбарт 30 гаруй жилийн туршлагатай. Хүмүүст англиар унших, ярих, бичих чадварыг зэрэг олгодог цогц шийдэл юм а. Манай хөтөлбөрт хамрагдсан мөрөгчлөлтнүүд ажлын байран дээрх харилцааны хэлийг сурах боломжтой. Бид хууль эрх зүй, төрийн алба болон бусад олон салбарт мэргэжлийн түвшинд харилцаж байгаа хүмүүст зориулсан тусгайлан сургалтуудыг санал болгодог юм а. Англи хэл бол дэлхийн хэл. Дэлхий дээр 1.5-аас 1.6 тэрбум хүн англи хэлээр ярьж бичиж харилцан ойлголцдог. Гэтэл манай улсын нийт хүн амын ердөө 5-аас 10% нь л англи хэлтэй гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс монголчуудын англи хэлний мэдлэгийг дэвшүүлэхийн тулд Effecta төслийг эхлүүлжээ. Бид Effecta төслөө одоо улс даяар нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хиймэл оюун ухаан технологийн дэвшилд суурилсан Effecta төсөл монголчуудад өр өгөөж өгнө гэдэгт итгэж байна. Манай компани дэлхийн 116 улсын 24 сая гаруй хүнийг англи хэл сурахад нь тусалсан билээ. Effecta компани төлөөллүүд Налах, Багнуур, Багхангай дүүргийн 6800 гаруй сурагчдаас амжилттай хичээл зүтгэлээрээ манлайлсан 30 сурагчдад батламж гардуулжээ. Батламжаа гардаж авсан 30 сурагч 80-аас 142 бүлэг хичээл үзэж төвшнгөө 1-ээс 4 шат дахиулсан амжилт гаргаж бусдыг манлайлжээ. Намайг хад жаргал гэдэг би Налах дүүргийн 129 дэх сургуулиас энэ Effecta гээд энэ англи хэлний төсөлд орсон байгаа. Тэгээд би ойролцоогоор энд бараг 200 цаг зарцуулсан. Тэгээд 300-аас бараг давсан баха. Тим хичээлүүд хийсэн. Тэгээд миний англи бүр амар сайжирсан. Effecta дээр алдчихгоот айдигаас юм асууж болдог. Айди маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг. Тэр нь хамгийн том давуу тал нь байсан. Тэгээд өнөөдөр ингээд Лондонгоос хүмүүс ирээд уулзж байгаад бол би чинь юмыг хий гэвэл чаддсан байж тээ. Бусдаа ч гэсэн хичээвэл ингээд дахин боломж байгаа юм байна гэдгийг айгүй ихээр олж аваад тийм давтлал өндөртэй байна уу. Би анх Effecta-г ашиглаж үзээд төвшин дотлох шалгалтаа үзээд 6 дугаар төлөвийг авч ирсэн. Одоо төвшин доктор шалгалтаа өгснөөс хойш 2 сарын дараа би 8 дугаар төлөв төлөө өгсөн. Effecta амар сонирхолтой юм. Тоглоом шиг ингээд амар байдлаар хурдан ойлгуулдаг. Тэр нь амар ойлгомжтой болгодог. Өнөөдрийн байдлаар би энэ сертификат авсдаа маш их баяртай байна. Энэ сертификат нь миний 2 сарын үр дүнгийн тодорхойлох юм аа. Effecta төсөлд хамрагдсан нийт сурагчдын 96% нь платформыг идэвхтэй ашиглаж байна. 17 хоногийн хугацаанд дээрх 3 дүүргийн монгол сурагчид хиймэл оюун ухаантай 45 мянга гаруй удаа харилцсан яриа өрнүүлжээ. Цаашид Effecta төслийг улс орон дээр эхлүүлэхээр зорин ажиллаж байгааг хууль зүйн дотоод хэргийн сайд онцоллоо.